Та хүсхий хөр уга төмрийн хамт подкаст сонсож байна. Сошиал медиануудаас хангалттай трафик татаж чадахгүй байна уу? Тэгвэл өнөөдрийнхөө энэ дугаараар яагаад сошиал медиануудаас хангалттай трафик татаж чадахгүй байна вэ? Бизнес эрхлэгчид, entrepreneur-ууд тэр тусмаа анх бизнесээ, брэндээ, хувийнхаа брэндийг бүтээж байгаа хүмүүсийн гаргадаг нэг том алдаа юу вэ тухай ярих хүсэлтэй байна. Хэрвээ та сонирхож байвал наашаа суугаад подкастаа сонсноо. Бид анх хувийнхаа брендийг үүсгэж байгаа тохиолдолд мөн хувийнхаа брендийг үүсгээ цааш нь хөгжүүлж байгаа тохиолдолд бид энэ сошиал медиануудын тийм ээ бүх тэр сошиал медиаг ашиглаад өөрсдөө сурталчлах хэрэгтэй болдог гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Тэгтэл тийм ээ Facebook, Instagram, Twitter, Clubhouse, YouTube, podcast, блогинг, вебсайт гэл ингээл энэ олон юм руу тийм ээ ороод бүгдэн рүү ингээл юм цацгал маш их ажил шаардагддаг. Угаасаа нэг хүн хийж давхын аргагүй их ажил шаарддаг. Хоёр хүн ч хийгээд давхын аргагүй их ажил шаарддаг. Тэр зовлон би бүр өөр дээрээ маш сайн мэдэж байгаа. Тэгээд дэндүү хийх юмтай болоод бүр ингээд ажил ихтэй болоод тэрийгэ хийж чадахгүй болохоор бүр сэтгэл санаагаар унах ч юм уу, хямрах ч юм уу, бүр уур хүрдэг ч юм уу, тийм хэцүү байдалд ордог л да. Тэгээ зогсон байдал, тэрнээсээ болоод зогсон байдалд ордог. Тэгээд тэр дэндүү их юм руу орохсноор тийм ээ тэнд Instagram дээр нэг хэдхэн хүн цуглуулсан, энэ Facebook дээр хэдхэн хүн цуглуулсан, энэ YouTube дээр хэдхэн subscriberтай болсон. Ингээд энэ тэнд жижигэн хүмүүс үүссэн байдаг. Бүгдийг нийлүүлвэл овоо их тоо гарчих гад байдаг. Тэгтэл бүгдээрээ салангад нэг баг тоотоо харагдаад байдаг. Тэгээ яах вэ гэдэг гайхчихж та болох юм. Тийм болохоор би танд өгөх миний зөвлөгөө юу вэ гэвэл өнөөдөр та энэ олон сошиал медиа платформуудынхаа аль нэгийг сонгоод та аль нь дээр нь илүү туршлагатай ажиллаж чадаж байна вэ? Аль нь танд сэтгэл нийцэж байна вэ? Аль нь тань арай тухтай санагддаггүй те? Аль нь танд илүү таалагддаггүй яг тэр платформыг нь сонгож байгаад зөвхөн тэрэн дээр 100% анхаарлаа төвлөрүүлээд ажиллаарай. Хэрвээ та YouTube дээр видео оруулахад танд ойрхон санагдаж байгаа бол YouTube дээр л юусоо видеого хийгээл тэндээ тавиал тэрнийхээ subscriber-уудыг нэм. Хэрвээ та Twitter дээр илүү гарамгай санагдаж байгаа бол та Twitter дээр л юм уу хийгээл тэн дээр олон followers-удаа үүсгдэг ч юм уу тийм ээ. Эсвэл та подкаст хийхдээ гарамгай олгосоо подкастаа хийгээл тэн дээр подкастаараа дамжуулаад олон фолловертай болчих. Тэгээд нэг газараа олон фолловертай болоод потенциалтай худалдан авахч олон хүмүүстэй болоод subscriberтай болоод ирэх юм бол тэр нэг платформудаа тэр хүмүүсээ та бусад өөр платформ руу дараа нь явуулах боломжтой байдаг. Тийм болохоор нэг платформ дээр анхаарлаа төвлөрүүлээрэй. Жишээлбэл миний хувьд яаж исэн бэ гэвэл би анх Facebook дээр хамаг анхаарлаа төвлөрүүлж байсан. Блог дээр гаргасан контентоо ерөөсөө Facebook руугаа цуглуулна, тавина Facebook дээр постоо гаргана, Facebook дээр комментоо өгнө. Бусад өөр юун дээр ч анхаарлаа төвлөрөхгүй зөвхөн Facebook дээр 100% анхаарлаа би төвлөрүүлж чадсан учраас миний Facebook-ийн followers, фануудын тоо маш их өндөр хэмжээтэй болсон. Тэгээд нэг л мэдхэд би тэр урсгалаа Instagram руу юм уу, Twitter руу юм уу аль нэг рүү ерөөсөө явуулаагүй. Тэгтэл миний Twitter дээр тодорхой хэмжээний followersтай болсон, Instagram дээр тодорхой хэмжээний followersтай болсон байх жишээтэй. Тэгсэн тохиолдолд би нэгэнт Facebook хүчтэй болсон тохиолдолд бусад өөр талбар руу ороод тэр талбар дээр өөрийнхөө фэнүүдийнхаа, фолловерсуудынхаа потенциалтай худалдан авагчдынхаа тоог нэмэгдүүлэх боломжтой болсон. Тийм болохоор таны хувьд өнөөдөр тийм ээ юун дээр та ажиллах боломжтой байна вэ? Зарим хүмүүстэй подкастн дээр зөвхөн подкаст гаргах дуртай подкаст дээр 100% ажиллаад тэрэн дээрээ амжилттай болсон тохиолдолд тэр подкастаа YouTube руу оруулах боломжтой тийм ээ. Зарим хүмүүс зөвхөн Twitter дээр айгу мундаг ажилдаг байж болно тий. Тэгэхээр бүр туршлагатай. Тэгэх юм бол Twitter-ийнхаа хүмүүсүүдийг дараа нь Facebook руугаа явуулах жишээтэй. Хэрвээ тодорхой хэмжээний хүчээ авсан тохиолдолд тэр хүмүүс чинь танд найдаад таныг дагцсан байгаа тохиолдолд хэрвээ та Instagram руу ороороо би шинэ аккаунттай болчихсон ороороо тэн дээр уулзъя тэнд би тийм юм тавьж байгаа ингэж байгаа гэх юм бол бүгд Instagram руу орох боломжтой болно гэсэн үг. Тийм учраас толгойгоо гашилгах ерөөсөө хэрэггүй энэ олон юм руу нэг зэрэг орох шаардлага байхгүй. Өнөөдөр зөвхөн нэг юмн дээр анхаарлаа төвлөрлээд тэрнийхээ тоог нэмэгдүүлэх, тэрэн дээрээ та потенциалтай худалдан авагчтай үүсгэх, тэрэн дээрээ та хангалттай followers үүсгэж, тэрэн дээр та хүмүүсийн анхаарлыг татаж, хүмүүсийн итгэлийг авч, өөрийнхөө юмыг тавьж, хэрэгтэй мэдээлэл тавьж, өөрийнхөө дагалт
followers одоо фэнүүдээ үүсгэх боломжтой юм шүү гэдгийг би өнөөдрийнхөө бичлэг дээр оруулах хүсэлтэй байна. Оруулж байгаадаа маш их баяртай байна. Тэгэхээр та юу гэж бодож байна вэ? Та хэрвээ аль нэг платформыг сонгохоор болвол таны тэр сонгож байгаа платформ чинь яг юу байх вэ? Facebook байх уу, Twitter байх уу, Clubhouse байх уу, podcast байх уу, блог байх уу, YouTube байх уу, аль нь байх вэ? Тэрийгээ доор хуваалцаараа. Тэгээ гарч байгаа бэрхшээлүүд юу вэ? Танд яг тохиолдоод байгаа бэрхшээлүүд юу вэ гэдгээ бас надтай хуваалцах юм бол би маш их баярлах болно. Тэгээд доор комент хэсгээр уулзцгаая. Өдрөө сайхан өнгөрөөгөөрөө дараагийн бичлэг хүртэл баяртай. Хүс хий хүр. Зөвхөн таны өөрийн хүсэл эрмэлзэл таныг амжилтанд хүргэнэ. Баяртай.